Дараагийн мэдээлэл Баянзүрх дүүргийн 39-р хорооны 1500 гаруй өрх аж ахуйн нэгжийн халуусны дундын шугамд гэмтэл гараад 10 гаруй хоног өнгөрчээ. Тус шугам нь сүүлийн 3 жил ойр ойрхон гэмтэж байсан ч өмчлөгчийн маргаантай байдлын улмаас дөрвтэй засвар хийгдээгүй гэдгийг салбарынхан хэлж байна. Гэмтэл гарсан дулааны шугам нь ашиглалтанд ороод 20 гаруй жил болж байгаа. За сүүлийн 3 жил гэхэд хэд удаа гэмтэл гарч урсгал засвар хийсэн гэдгийг албаныхан хэлж байна. За 200 орчим метр үргэлжилсэн шугам хоолой нь явган зам, авто замын доогуур байрладаг тул энэ удаа засварлсны дараах нөхөн сэргийх зардлыг аль байгууллага хариуцах нь тодорхойгүй байгаа юм а. За учир нь шугамыг засаж шинжилгээний тулд өнгөрсөн жилийн 10 дугаар сард шинээр хутсан офицеруудын ордны тойргийн замыг сэтлэх шаардлагатай болоод байгаа юм а. Би одоо нялх битэй байгаа гэсэн тэгэл гам алдаал хүүтэ усанд хүрэхээс өөр аргагүй болж байгаа байхгүй юу? 10 хонжийн хүнд байна хувцас угааж чадахгүй, хувцснараа усанд орж чадахгүй тийм байна, хүнд арилттай байна. Сонгосонгүй яасан мэдхгүй тэгэл байж л нэг чинь усанд орж чадахгүй, хувцас угааж чадахгүй, хүүхдүүдээ усанд оруулж чадахгүй тэгэл байж. Гэтэ аав тэгээ цаашаа ярил. Тэгээд ер нь хэцүү усанд орж чадахгүй, аяач угааж чадахгүй хэцүү. Яасан гэнэ сургасан. Гэхдээ ээжийн хийснээр нэг 2 компани хоорондоо чи засч гээд засахгүй маргалдаад байгаа гэсэн. Яасан тодорхойгүй гинтл халуус хаагдчихсан. Тэгээд комфорт гэдэг компаниуд болохоор цаанаасаа түгээх, устдулаан түгээх газраас нь мэдээлэл өгөөд одоо нөгөө засварын ажил хийхгүй бол одоо халуусаар хангахгүй, намраас дулаанаар хангахгүй гэдэг мэдээлэл өгсөн гэдэг байгаа байхгүй. Тэгээд үндсэндээ энэ дулааны шугам нь болохоор энэ зам доор байгаа юм байна гэж ойлгогдсон. Тэгээ манай энэ автомашины зогсоол дээр бас байгаа юм байна гэж ойлгосон. Тэгээ аль газар нь яаж хариуцах нь тодорхойгүй нэг хэсэг нэлээд маргаантай байжгаад өнөөдрөөс энэ комфорт компани бол ямар ч хэсэг нэг шугамынхаа газруудыг одоо ингээд тэмдэглэгээ хийгээд засвар эхлүүлэх гээл байж байгаа юм гэж ойлголоо. Яг харахгүй одоо энэ хоёрын магистралийн яг энэ хангагчийн шугамыг бол Улаанбаатар дулаан сүлжээ засдаг гэсэн байр суурьнаар бичгээр манайх руу бичих нэрлээ. Гэхдээ яг одоо ингээд гэмтэл гарцсан аль болохоор чи бигээд одоо ингээд тусан мөрөнгө бол мэдээж хэрэг дандаа хувийн компани ч вэ нөө орон нутгийн өмчч вэ нөө яг энэ гэмтийн гарч байгаа зардал мөнгө бол бас тодорхой хэмжээгээр зарим хэд бол бүр тусгадж өгдөггүй. Тэгвэл энэ жилийн үед бол ямар ч гэсэн хэцүү удаад нь бол энэ шугамыг бол орон сууцны удирдах газар болон манай комфорт Монгол нэтворкийн инженери техник ажилтнууд бол юмс гэмтлийн болоод судлаад өгөө гэдэг байдлаар хандаад одоо яг ажиллаа эхлэх гээд талбай дээр ажиллаа эхлэх гэж байж байна да. Төрийн бодлого зохицуулалтын газраар шийдвэр гаргуулж аж төрийн шилжүүлж авах хэрэгтэй байдаг. За төрийн бодлого зохицуулалтын газраар шийдвэр гаргахын тулд тэд нар бас дүрм журамтай. Тэрнийхээ дагуу одоо тодорхой материалуудыг бүрдүүлж өгөөд тэрийн шаардлага хангасан тохиолдолд төрийн бүрдэж аваад одоо өмчлөгчийн Улаанбаатар дулааны шугам сүлжээ гэж шилжүүлэх ийм зохицуулалттай байдаг. Тэгэхээр энэ зохицуулалтын дагуу одоо яваад холбогдох материалууд нь бүрдүүлж аваадгүй байгаа учраас одоо өмчтөд аваад одоо зөвшөөрлөх нь хариуцах юм одоо үйл ажиллагаа жоохон гоцроод ингээд явчлаа. За ерөөдөө насжилт 2001 он гэдэг чи одоо 24 жил ашиглагдаж байгаа юм шугам байна. За тэгээ нөгөө тодорхой хариуцах эзэнгүй байсан засвар үйлчлэгнүүдийг одоо цаг тухайд нь хийдэг байснаас бол юм нөхцөл байдалтай болж байна. Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс Улаанбаатар хотод шинээр баригдаж байгаа барилга орон сууцны хэрэглээг хангадаг дундын шугамуудад энэ мэт эзэмшигч байгууллага нь тодорхойгүй улсын комисс хүлээж аваагүй шугамууд олон байгаа гэдгийг онцолж байна. За учир нь хууль эрх зүйн зохицуулалт хангалтгүй зөрчилдөөнтэй залтуудтай байснаас үүдсэн гэдгийг тодтогч байгаамаа. За гэтээ цаашид эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд ашиглалтын шаардлага хангахгүй насжилт дууссан шугам хоолойг засварлах, зардлыг нь шийдвэрлэх замаар эзэмшигч байгууллагуудад хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн байна. Харин Баянзүрх дүүргийн 39-р хорооны 1500 орчим өрхийн хэрэглээний халуун усыг хангахын тулд засварын ажлыг хариуцагч байгууллага өнөөдрөөс эхлүүлж байна.